сайн байцгаана уу? Мөрөөдлийн жигүүр боловсролын төвөөс эрхлэн гаргадаг жишээ яри подкастны маань нэгэн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. За манайх подкаст маань нэлээд удаан хугацаанд тасалдаж байж байсны эцэст эргэн уулзж байгаадаа би бол маш их баяртай байна. Тэгээ бас удаан нөгөө подкастаа хийгээгүй жоохон эвгүй болчихжээ. Нэг юм жоохон бие бэрээ сонирн байгаад наа. Гэхдээ гайг болчихоо хөө. За энэ удаагийн дугаараар маань манай англи хэлний багш Далай сууд буюу Бруклин багш маань маш гоё зүйл ярихаар орж ирсэн байгаа. За манай Бруклин багш бол хүүхдүүдийн хайрыг их татдаг. Манай сургалтын төвийн хүсэмжит багш нарын нэг. Хүүхдүүд ерөөсөө ингээд Бруклин багш хаана вэ? Бруклин багш хаана вэ? Бруклин багшаас ангийнхаа Бруклин багшийн ангиас яагаад гарч байгаа гэдэг ч юм уу ингээл. Бруклин багш дээрээ би ботод очимоор байна гэл амар тэгдэг байхгүй юу? Тэгээ бүр ингээд нэг хуучин ажиллаж исэн сургуулийнхаа сурагчид хүртэл ингээ хайж ирдэг. Ингээл хүүхдэд аваад нэг ээж ороод ирсэн байсан гэд бадмагч хэлжсэн. Тэгсэн ингээ зураг харж энэ маа талаасаа багш байна шүү дээ. Яг л амар тэгсэн гэсэн. Тэгэхээр за яг тэгж хүүхдүүдийн хайрыг татж байгаа арга нь яг юу бэ гэдгийг асуухаар би өнөөдөр подкасттай урьсан байгаа. Тэгээ яг миний хувьд болохоор би дотн юм шиг хэрнээ хүүхдүүд бас нэг юм жоохон зайгаа бариад байдаг байхгүй надаас. Дээрээс нь би ч бас жоохон хүүхдтэй харилцаж чадахгүй. Надад бол ер нь асуух юм бас их байна. За би ч одоо нэг юулээ томатос уухгүй болоод Изабель багшийн анги руу оруулаа хийчих шүү гэдэг ч юм уу. За одоо бүр болохгүй бол та нар Изабель багш шиг би дуудаад оруулаад ирээ гэдэг ч юм уу нэг юм мөрөдлийн жигүүрийн нэг юм манган юм шиг л болсон байгаа гэдэг байхгүй. Нэг хэсэг бүр хүүхэд надаас аягүй айж цачиж зүгтаал коридорт ингээл хааж марангуутал амар ингээл бие мэгээ засаал томатос ууж муугаал хажуугаар бүр ингэж мингээл өнгөрч мөнгөрдөг байсан байхгүй юу. Тэгэхээр бас тийм амаргүй шүү дээ. Тэгэхээр Далай маань ямар арга хэрэглээд ийм хүүхдүүдний хайрыг татаад тэр хүүхдүүд их дотн байгаад байна. Яг юу болоод байна? Одоо л яг ингээд боловсролын төвд бол 3 дахь жилдээ ажиллаж байгаа. Хамгийн анхны жил бол одоогийн нөгөө Shark гэх юм шүү дээ. 2 дугаар ингээд ирсэн. Тэр хэд чинь 5 настай байсан. Джесси бол бүр 4-тэй байсан. Яг 4-5 настай хүүхдүүд харьцаад урд нь бол угаасаа 4-5 хүүхдэд харьцаж байгаагүй. Дандаа том хүүхдүүдтэй сургуульд бол одоо 15 дугаар ангиас тийшээ бол ордог байсан шүү дээ. Тий. Тэгэхээр 5-6-ад гээл дандаа том хүүхдүүд харьцажсэн бол одоо 4-5 хүүхдүүдтэй харьцаад аяг хэцүүсэн. Хүүхдүүд ингээл багш дуулж байхад эсвэл үлгэр уншиж байхад гинт ингээл босоод хоёр өсөрчл буцаж орж ир суудаг ч юм уу. Эсвэл ингээл ямар шалтгаангүй босдог. Эсвэл зүгээр айгүй хийгдэг. Ингээд хомс хийлгцэн бол ингээ айгүй хомс ингээ сонгож орж үзэл эхний яг нэгдүгээр улирлын яг нэг урт амралт гэдэг штэ хоёрдугаар яг өвлөө урт амралт хүртэл хүүхдүүдтэйгээ 4-5 настай хүүхдүүдээр суучлахгүй яваадсан. Тэгээд Монгол хэлний нэг 5 наснуудын нууцлагчтэнс гэдэг хөөрхөн нэвтрүүлэг гэдэг штэ. Тий. Тэрийг бол бас нэлээх олж үзчихсэн. Бүртгээс хайж үзээд төмөр заяа багш нэг хийжсэн нэвтрүүлгээс штэ. Тэрийг аяга хөөцчихсэн. Тэр нэвтрүүлгийг үзээд хүүхдүүд чинь юм байдаг юм штэ гэдэг. Тэрийг үзээд бол нэг тэндээс ер нь ингээд яг юуг ингээд шинээр сурч авсан бэ? Хүүхдүүд ингээд гимээр тэгжээс яг орж ирж байсан уу? 4 дахь хүүхдүүд амар сониуч байт юм байна. За юм болгоны угаасаа ингээд насан ч бага учраас юм болгоныг сонирвчлаа. Хүүхдүүд одоо ингээд нэг удаа нөгөө манай доосфынийхэн би өг нэг гой палаж өмссөн байсан чинь манай багшаатаа ямар унтлах зүгтээ. За яах вэ гэж би анх тэрэндээ харчаад юу вэ хүн гой палаж өмссөн гэж чинь унтлагын хувцас өмслөө гэж хэллээ. Тэгээ хүүхдүүд айгүйх сониуч байдаг. За тэдний нүдээр бол угаасаа тэгэл унтлагын хувцас шиг харагдаж байгаа юм байна. Тэгэхээр ингээ насан бага учраас аягүй сониучтой мэдээж урт хугацаанд бол сууж чадахгүй. Юмыг бас их өөрөөр хардсан юм байна шүү дээ, тий. Яг манай тэгтээ долфиныхан бол 5 банд нэг охинтой байсан, 2 охинтой байсан шүү. За. Банд. Тэгээ бид нар долоо чангаж. Айгүй гоё байсан. Яг эхний хэдэн үеүүдэд эхний нэг 3-4 сар бол уучрах гэж айгүй хэцүүсэн. Тэгээ тэрнээс хойш бол ингэдэм биш тэгэл мэдээж тэр нэвтрүүлэг үзсгэрч хүүхдүүд угаасаа амар сониучин байна. Хүүхдүүд айгүй ярих дуртай байдаг байна. Тэгээд хүүхдүүд мэдээж угаасаа нас нь бага учраас хөдөлгөх дуртай байдаг юм байна. Тэгээд их хайрлуулах дуртай, анхааруулах дуртай. Тэгэхээр тэр нэвтрүүлгийг үзснээс хойш 5 тасангуудыг бас ойлгоод тэгээд тэд нартай яаж харилцах вэ гэсэн арга олсон юм биш үү мөн үү? Тэр нэвтрүүлэг бол нэг тусалсан. Яг нөгөө 4-5 хүүхдүүдийг ойлгоход 5 хүүхдүүдийг ойлгоход тусалсан.
тусалсан. Одоо яваанда туршлагатай болж эхэлдэг. Тэгээ тэр зарчмаар явсан байх гэж бодоод байгаа шүү. За. Тэгээ бас энэ одоо нэг хүүхдүүд амар их анхаарал халамжлаад байдаг шүү дээ. Тэгэхгүй мэдээж бол багш бол хүүхдүүдэд ингээд ангийн хүүхэд болгонд мэдээж анхаарал халамжлалт тавина. Гэхдээ тэрнээс бол хэтэрч болохгүй багш бол багшаараа байж ээж ангийг авч явнаа. Тэгж яг ойлгосон. Хит их ингээд миний яг тэр нэг анхны 4-5 настай хүүхдүүдтэйгээ би юм ингээд хит аяг нэг уучраа олцохгүй яваад байсан учраас ингээд зарим нь ингээд хит их кэрлээд хит их халамжлаад тэгээ ингээд тэгээд хит их халамжлаад хит их ингээд дотн болохоор эргээд ингээд ангийн дүрмийг хэрэгжүүлж чадахгүй. Буцаад нөгөө шаардлага тавихад хэцүү болчихдог. Буцаад шаардлага тавихад ингээд хэцүү болчиход нөгөө суугаараа чимээг байгаараа багшаагаа сонсороо гэхэд гомддог ч юм уу тий. Амар дотн байсан чинь гинт нөгөө хүн ингээд шаардлага тавиад нэг шал амар дотн байсан хүн чинь эргээд багш болохоор шал өөр хүн болж байгаа юм шиг хүүхдүүдэд мэдрэмж өгöd байгаа. Тэгэхээр баг хүүхдүүд бол нэг жоохон гомдох ч юм уу. Нэг хэсэг бас яг нэг тэрний араас бас нэг тийм яг анхны жилд бол бас нэг тийм юм жисэн. Хүүхдүүдэд хит аягүйх за ингээд дотн болсон чинь би өөрийгөө амар учраа олчлаа гэж бодож байсан байхгүй юу. Тэгээ дотн олчоод ингээд хичээлээ цааш нь авч явахын тулд хүүхдүүдэд шаардлага тавих хэрэгтэй. Тэгэхээр тэр хүүхдүүд маань эргээ надад гомдоод эхэлж байгаа. Тэгэхээр за энэ бол буруу давчлаа шүү. Тэгэхээр нөгөө хэл хязгаарын асуудал ярьж байна. Тэгэхээр багш бол багш л байх хэрэгтэй. Хүүхдүүдийг хит амар халамжилж болохгүй, хүүхдүүдтэй хит ингэж дотн болж болохгүй, тий? Бид бол хүүхдүүд ээж биш шүү. Гэдэг ээж биш багш шүү. Тий, ээж биш багш шүү. Багш үжиж л бид яг хүүхдүүдийг чиглүүлж авч явах юм байна. Сургалтын орчинд бол. Тэгээд яг хүүхдүүдтэй л одоо ойлголцоход хамгийн туссан юм нь бол одоо бид нар хүүхдүүдэд аягүйх дуу шүлэг үлгэр хүүхдүүдэд дуу шүлэг үлгэр аягүйх уншиж өгдөг шүү дээ. Тэр үеэр бол ингээд ялангуяа үлгэрийг бол ингээд аягүйх интонацтай ингээд Do you have a toy teddy bear гэдэг ингээд амар тэгэхээр хүүхдүүд амар жаргалтай урдаас yes I have гэл яг ингээд үлгэр уншиж байхдаа ингээд аюух нүүрний хувирал гаргаал ингээд хүмсгээ өргөдөг ч юм хамраа ингээд үрчилэгдэг ч юм уу эсвэл ингээд амар том ангаахаар хүүхдүүд амар ялангуяа ингээд бага насных бол бүр тэр амар дуртай байдаг. Тэгэл томчууд арай л нэг жоохон 4-5 та хүүхдүүд бол амар тэрэн дээр ингээд амар дуртай хариулт өгдөг. Арай жоохон том болсон 7-8 та хүүхдүүд бол ингээд багш ингээ аяг хөт ороод. Ингээд октод ингээ харахаар ингээ хичээл орохоос өмнө ингээ багшиг дуурайгаал. Эдгээр намайг ингээ хүүхдүүд ялангуяа ингээ 7-8 9-тэй хүүхдүүд бол багш гэж хааж эхлэгддэг байх нь шүү дээ. Би бас нэг удаа нэг үлгэр уншиж байхдаа 4-р ангийнхан байсан байхгүй юу? 3-4 ангийнхан байсан. Тэгээд нэг юм эмээгийн талаар үлгэр байхгүй юу? Тэгсэн чинь би яг ингээ хоолойгоо өөрчлөөд нөгөө эмэгнийхаа дүр хувирж агаад уншиж үзсэн. Тэгсэн чинь нөгөө хэд ч бүр татаад унтсан заяа. Тэгээд одоо хуучин ном нодлон байхгүй юу? Тэгсэн чинь дараа нь ингээ нөгөө үлгэр гарч ирэх тоолонд багшаа ингээ бид нар ч гэсэн яг эмгэн болоод ингээ хоолойгоо өөрчлөөд уншмаар байна гэдэг амар сонирхолтой ингээ нэг хэсэг ер нь бол тэр үлгэрийг нөгөө нэг Грэвситер бол олон дахин ингээд тавтаад байхад хүүхдүүд бас нэг юм жоохон уудах хандлага гардаг штеп. Яг үүндээ 30 хоногийн турш ингээд уншихаар. Тэгэхээр ингээд яг нэг дөрмөр туураад одоо би ингээд өвөөгийн хоолоогоор уншина гэдэг ч юм уу. Тэгэж мэхээр амар баярлал нөгөө эд чинь бүр бөөн инээдэн болдог байсан штеп. Тэгээд үлгэрээ ясаа хайтахаар ингээд аваа гарчдаг байсан. Тэгэхээр хүүхдүүдийн сонирхлыг бас нэг тиймэрхүү аргаар татах зүгээр их зүг юм байна штеп тий. Тий. Дараач ярих юм мартчихлаа. За энэ бол ингээд дууссан. За энэ бол хасагдах хэсэг шүү. За. Дээрээс нь далайн агшаа ангийг харахаар шавнар нь хүүхдүүд нь бүр ингээд айгүй чөлөөтөө нэг юм айц хүйцгүй суралцаад байгаа юм шиг санагддаг байхгүй юу? Бүр нэг юм нэг жомбоотлоо ингээд юм цэрэг шиг ингээд суугаагүй хэрнээ хичээлдээ анхаарад идэвхтэй ингээд оролцоод байдаг байхгүй юу? Тэгэхээр тэрэн дээр ер нь ямар хуу арга хэмжээ авч яаж ямар арга зүйтэй яаж хийж байгаа юм? Ялангуяа бас яг л нөгөө ихний жилээ ярихад 4-5 настай хүүхдүүд ялангуяа бид нар чинь хамгийн бага нас одоо 3 болцсон шүү дээ. 3-4-тэй хүүхдүүдэд болон тэрнээс тийш хүүхдүүдэд айл болох ингээд юм тухтай орчин багшаас айхгүй гэсэн мэдрэмж өгөө гэж бодоод байж. Одоо хүүхэд хэрвээ өглөө 8 цагаас ирсэн бол бизнесгүй ирсэн бол ингээд 40 минутын турш ингээд авч асуухгүйгээр ингээд 0 ороод ирж болох уу гэж асуухудаа надаас айхгүйгээр эсвэл ингээд сая ингээд дулаалт халаалт ирэхээс өмнө бас жоохон сэрэг хүн байсан шүү дээ. Тэгтээ ингээд багшаа ингээд даараад энэ хүртхэн өмсөж болох уу гэд ингээд яг нэг тийм багшаас айхгүйгээр
яг ингээд хиймээр байгаа юм а багшаас тэгтээ зөвшөөрөл авна. Хиймээр байгаа юм а дураараа хийнэ гэдэг ч юм бол те бас эргээд ангийн дүрм зөрчдөг учраас. Тэгээ ангийн дүрм тэгээд замбрааг байдал үүсгдэг учраас багшаас асууна. Гэхдээ асууж байгаа нь ингээд чөлөөтөө байдаг. Тийм байгаасаа гэж хүсдэг. Тэрний тулд одоо нэг тодорхой нэг юм зан характер баримтлна гэдэг ч юм уу эсвэл одоо яг яаж тэр чамаас айхгүй байх орчныг нь бүрдүүлж байгаа юм. Одоо жишээлбэл хүүхдүүдээр болоо одоо ингээл өглөө 8 цагт ирж байгаа хүүхдүүд эсвэл хичээлээсээ тарааш удирж байгаа хүүхдүүд бол ингээл may I go to toilet please гэхээр yes you may гэж хэлэх юм бол хүүхдүүд дараачийн хүүхдүүд ингээд зөвшөөрөл аваад зөвшөөрд юм байна. Тийм заавал ингээд 40 минут хэрвээ ингээд бизнес маань бол 40 минутын турш ингээд төвчөөс суух шаардлагатай юм шүү. Дараад байвал teacher may I put on my coat чамайг гэх юм бол хүүхд багш бол yes you may. Тэгэхээр ингээд багштай ойлголцоод ингээд ямар нэг юм хийхэд бол ерөнхийдөө тухайн хүүхдийн шаардлагыг бас нэг сонсож хүлээж авна гэсэн үг байна мөн үү? Одоо хэрэгцээг нэг юм уу? Зүгээр бид нар бол ангийн дүрм бол угаасаа байгаа шүү дээ тийм. Ангийн дүрм бол байгаа. Гэхдээ эргүүлээд хүүхдүүд бол бизнесмаар байна, усуумаар байна, эргээд уцаар ярих хэрэгтэй байна, эсвэл даарч байна. Гэл хүүхдүүдэд бол ингээл ангийн дүрмээс гадна зөндөө их олон хиймэр юмнууд байгаа даа шүү дээ. Тэр болгонд нь ингээд багш үгүй гэж суулгахгүйгээр одоо жишээлбэл амар хам зангаж байгаа хүүхдээ байвал багшаа гараа усуучаад тэр хүүгээр тэг гэдэг. Гаргаал. Тэгм бол ингээд дараачийн хүүхдүүд нь харж байгаа байхгүй юу? Хам цангуул багш ингэж харж болох юм биш дээ гэл. Мэдээж тэр болгоны хүүхэд болгон ингээд баг насны жол ялангуяа би нэгээд урах гэдэг дээ шүү дээ. Тэгэхээр л багш хэвээрээ байх юм бол одоо нөгөө хит ингэж юу гэлээ? Хатуу ширүүн байхгүй. Тийм, хатуу ширүүн байхгүй байх бол хүүхэд ингэж тав тухтай байх. Тав тухтай ингэж байж чадна. Ингээд надаас ингэж багш болвол амар шүү, багш бол ингэдэг шүү гэж айхгүй гэр суралцаж чадах байх гэж боддог. Ер нь бол тийм юм биш. Одоо нөгөө нэг шээсээ барайл удаан суугаад байгаа хүүхэд нь хичээлдээ хэрэл анхаараа гэж дээ. Тийм яг ингээл авчихна. Дээрээс нь тэгэл усуугаал гэс амаа ингээд цангаагаа тайлчаад ирэх гэхэд тэгэл ам нь хатаал гисэн хорж байгаа нь ингээд суугаад тахад хөвчээр барайс олоод байвал бас их тухгүй орчин бүрднэ гэсэн үг юм байна шүү дээ. Тийм. Тэгээ түүнээс гадна бол одоо ингээ хүүхдүүдэд тухгүй орчин гэдэг дээр бол бас ингээд хүүхдүүдэд айлбал хамгаалагдсан мэдрэмж өгөх хэрэгтэй. Хамгаалагдсан мэдрэмж бас өгөхийг хичээдэг. За тэгээд хүүхдүүд бол ялангуяа насны зөрүүтэй хүүхдүүд манайх руу ч бас ороод ирдэг шүү дээ. Цагийн зөрүүд ч юм уу 10 настай 11-тэй хүүхдүүдтэй бол ингээд 5-та 6-та хүүхдүүд ингээд хичээл ганц нэг байдаг. Тий ороод ирдэг. Тийм хүүхдүүдэд жишээлбэл 10 настай хүүхдүүдэд 5 настай хүүхд эсвэл 6 настай хүүхд сууж ивэл энэ ангид чамайг ингээд хүүхэд дээрлэхэд ингээд шоглох юм бол багштай хэлээрээ за ёо би чамайг хамгаална гэж аягүй хэлдэг. Арыг нь би даа. Тий чи зүгээр айхгүйгээр сураараа гэж хэлсэн. Бас яг ийм тухтай хамгаалагдсан мэдрэмж бас өгөхийг хичээдэг. Тэгэхээр тухтай орчин гэдэг нь юусаа нөгөө нэг одоо амар гоё ширээ сандал мандалтай ч юм уу тий бүр юм юу гэхээсээ илүү мэдрэмжийн хувьд тухтай байлгах юм байна шүү дээ. Мэдрэмжүүд айцгүйгээр тухтай зөөлөн тэгж орж. Тэгээд энд бол намайг хэрвээ ингээд хүн дээрлэхүүл хэрвээ ингээд хүүхэд дээрлэхүүл үл ойлголцол үүсвэл багш намайг хамгаалах юм байна гэж орж ирдэг. Тэгтээ хүүхдүүд бол хэлдэг. Яг багш бол намайг ойлгон шүү, багш намайг харж байгаа шүү гэдэг мэдрэмжийг өгж тэрийг л яг тухтай байлгах гэж яриад байгаа юм шүү дээ. Окей. Өөрөөр ирнэ Бруклин багшиг ер нь хараад хахад кортод ер нь хүүхдүүд нэм хөрхөн юм ярьцсан суугаад байдаг шүү дээ. Тэр талаар тэр ер нь бас ямар нэгэн арга байна уу? Тэр ингэдэм байх гэж бодсон. Нөгөө бол 5 наснуудын ууслаг ертөнцөөр 4-5 хүүхдүүдтэй бол аль болох чи улаан өнгөн дуртай юу? Цэнхэр өнгөн дуртай юу гэл амар юм энгийн асуулт асуув. Эсвэл бид нэр улаан ном үзэж байгаа чи улаан өнгөн дуртай юу? Эсвэл дараачийн ном одоо бид нар ч одоо маргааш хар ном авах гэж байгаа шүү дээ. Бид нар маргааш хар ном аавна чи хар өнгөн дуртай юу гэдэг юм энгийн асуулт асуудаг. Тэгэхээр ялангуяа миний бодлоор бол 4-5-та 6-та хүүхдүүдэд аль болох жоохон гэр бүлийн яг тийм сэдврүү жоохон орхос жоохон зайлсхийгээд байдаг. Яг нэг бас л анхны жилийн нэг юм туршлага ингээл явж байгаа л бас пэлтцэн бас яг нэг тийм кейсэс байдаг учраас аль болохын тийм гэр бүлийн сэдврүү жоохон халтарч орхос жоохон сэргийлээд байдаг. Аль болох жоохон энгийн одоо хүүхэд
хүүхдүүд одоо октод бол ялангуяа кроми хүнсүүд байдаг шүү дээ. Кромит цүнх, кромито палаж, кромито баал гэж зүгээр бүх үеийн кромигоор амьсгалсан байдаг шүү дээ. Тэгэхээр чи кроми дуртай юу гэхээр хүүхдүүд ингээл амар баярлаад би дуртай та дуртай юу гэх хүүхдүүд айгүй ихтэй орж ирдэг. Хөвгүүд бол жишээлбэл одоо айгүйх ингээд янз янз спайдерментэй хувц айгүй хүмүүссэн байдаг шүү дээ. Чи спайдермен дуртай гэл ингээд шивнээ асуучихад ч болдог байхгүй юу. Яг олон нийт дунд ш шивнээ асуучих бол зөвхөн надаас асууж байгаа юм яг хүүхдээ бол спайдермен дуртай юу гэхээр хүүхдүүд ингээ авир хөрх инээдэг. Тэгээ эсвэл надад ээж аваад өгсөн аав аваад өгсөн эсвэл өвөө авч өгсөн ах их авч өгсөн ингээд эргүүлэл хөөрхөн тэгж ярьдаг. Тэгээд 4-5 та хүүхдүүд бол зөвхөн энгийн чи тийм өнгөн дуртай юу эсвэл альман дуртай юу. Тийм асуулт асуучихад бол болдог. Эсвэл ингээ өмсөж байгаа хувцсан чи палаж өмс учраас палаж өмсөх дуртай мó гэж охтуудаас тэгээ асуучихад бол ийм ингээ харилцаа яриад үүсгээ тэгээ тэрнээсээ ингээд өнөөдөр нэг ярьсан бол ингээ марга багш өнөөдөр л ингээ асуучихад хүүхдүүд ингээ маргааш нөгөөдрөөс бол ингээ өөрсдөө яриа авчдаг. Ялангуяа 4-5 та хүүхдүүд бол ингээ хин яг натаа яриа үүсгэсэн мэн тэр хүндээ угс амар сайн байдаг штэ. Өөрийг нь ингээ харцсан байна, өөрийг нь ингээ намайг байгаа шүү гэдэг мэдж байгаа юм байна гэж ойлгож байгаа хүнтэйгээ аягүй ярилцах дуртай байдаг штэ. Тэрнээс дэш нэг том хүүхдүүдээ 7, 8, 9 насны хүүхдүүдээ хэрвээ коридорт ингээд би намрын хувцдаг гэж байгаа бол өнөөдөр би намр танаад орсон юм уу гэж асуучихад аягүй хангалттай байдаг. Айгүй их юм асуухгүй нөгөө математикчин хүн дээр нөө монгол хэлчин хүн дээр нөө чи тэгшчлээ бодож сурсан уу гэд эсвэл хүрдээ зээжсэн ч юм уу тийм юм асуухгүйгээр би намр орсон юм уу танаад гэж асуучихад аягүй болдог байхгүй юу. Тэгэхээр ихэнх хүүхдүүд аягүй би намрын хичээлдээ дуртай байдаг шүү дээ. Би намр орсон. Тэгээд би зааландаар тэгж тоглосон, болоод өнөөдөр тоглосон гэж их аягүй хэрдэг штэ. Тэгэл өнөөдөр би намрын далаар ирсэн бол маргааш ингээ хүүхдүүд монгол хэл орсон, дахиад математик орсон гэж яриа авчдаг. Тэрнээс ингээл том хүүхдүүд одоо жишээлбэл 11, 12, 13 та хүүхдүүд ч юм бол ингээ краш ярих аягүй их дуртай байгаа гэдэг штэ. Гэхдээ ингээл жишээлбэл хулаан чиний краш хин юм бэ гэж хүүхдүүд шууд тэгж асуулаа уусаа хэлэхгүй шүү. Тэгэхээр багшаа хастаг эхлээд хүний крашыг мэдмээрээ өөрийнхөө крашыг хэлчихдэг. Энэ миний краш штэ гэх хэлэх юм бол ингээл эхлээ хүүхдүүд ингээ ичж байгаа л маргааш нөгөөдрөөс ингээ ярьж эхэлдэг байхгүй би нөгөө ангийн бэлгүүнээ крашлдаг та таних хоо гэх эсвэл би 7-8 дугаар ангийн 7-гийн Б-гийн сараа крашлдаг та мэдхүү гэл хүүхдүүд аягүй их тэгж ярьж эхэлдэг. Тэгэхээр хүүхдүүдтэй ингээ ярилцмаар байгаа бол ингээд өөрөө эхлээ ярьж байгаа тэгээд дараа нь хүүхдүүдээс ингээд хариултыг сонсдог. Сонсдог байх гэж би бодсон. Тэгвэл ингээ хүүхдүүдээс ингээд энэ натаа юу ярих уу? Энэ манай хүүхдээс огт ярихгүй байна. Манай хүүхдүүд натаа юм ярихгүй байна гэхгүйгээр өөрөө эхлээд ингээд энгийн харилцаа яриа үүсгээд байвал тэр маань ингээд яваандаа гүнзгийрэх байх гэж бодож байна. За. Тэгэхээр нэг юм жижигхэн харилцан яриа өрнүүлээд ирэхээр хүүхдүүд ч бас юм тухайн багштай бас их тутан болоод ойрхон санагдаад ч юм уу тэр багшаас ихтгэл хүлээлгээд тэгснээрээ нэг анхаарч бас тэр багшаагаа сонсдог тэр багшийнхаа л үгэнд ордог ч юм уу нэг тийм болоод байгаа юм шиг санагдаад байдаг шүү дээ. Би бол ер нь 10 жил ер нь тэгдэг байсан шүү дээ. Амааг их сонсоод байгаа багш. Чамаа харин яг ярьсан чинь санаанд орлоо. Нэг юм жижигхэн ч байсан хамаагүй натаа юм яриа өрнөсөн багш нарын хичээл би их дуртай. Анхаарч суудаг ч юм уу. Нэг юм одоо юм харилцаа холбоо үүссэн юм шиг санагдаад. Тэгэнгүүт одоо нэг юм би энэ багшийн хувьд спешиал шүү ч юм уу. Энэ багш намайг ингээм амар сонсдог шүү, намайг ойлгодог шүү гэд бодоод ирэхээр ингээд тэгвэл би хичээлтэн ч гэсэн ингээ анхаарч суувал надад илүү дуртай болох юм байна гэдэг чинь тэр багшийнхаа нэг юм хайрыг авах гээд хичээлд нь улам идэвхтэй болдог. Улам урагшаа ингээд суугаад багшаа би гэл тэгдэдэг байсан байхгүй юу? Тийм тэгээд уус хичээлдээ уус хүүхдүүд их илт сайжраад эхэлдэг тийм. Сайжраа, дуртай болоод гүйцгээл хоцорсон байвал гүйцгээл. Тэгэхээр надад ч юм айгүй гоё арга юм байна. Миний бодлоор хэрэгжүүлж эхэлнэ. Яг ингэж би бодсон. 4-5 настай, 4-5, 6 настай хүүхдүүдтэй ингээд харилцаад эхлэх юм бол хүүхдүүд их тэр бага насны хүүхдүүд ингээд хичээлд аягүй их дуртай ирдэг юм байна. Ялангуяа одоо ингээд өвөл болоод ирэхээр хүүхдүүд ч өглөө 8 цагт босоод хичээлийн хажуугаар дахиад нэмэлт олон клубүүдэд явна гэдэг бол хүүхдүүдэд аягүй жоохон чаленж болдог шүү дээ ялангуяа бага насныханд. Тэгэхээр ингээд хүүхдүүд ингээд багштайгаа ингээд сайн харилцаатай байх юм бол хичээлд аягүй дуртай ирэх юм байна. Том хүүхдүүд дээр бол би ингэж анзаарсан. Манай томчууд ч бол аав ээж нь хөргөж өгдөг өөрсдөө явдаг учраас гинт байж олон шалтгаангүй хичээлээ таслаад уулцдаг шүү дээ. Тийм. Тэгээ ингээд чи яасан гэхээр яагачгүй гэж хэлдэг. Зүгээр л гэл эсвэл яг тийч хэлдэг шүү дээ. Тэгэхээр ингээд багштай илүү ойр дотно байвал ядарсан бол ядарснаа хэлдэг. Эсвэл
хүүхдийн төрс өдөрт очсон бол хүүхдийн төрс өдөрт очсноо хэлдэг. Эсвэл аав ээж нь манай дүүг хараад өгөөч гэж хэлсэн бол хэлсэн гэдэг. Яг нөгөө яагаад хичээл таслана гэдэг шалтгаанаа хэлдэг. Тэгээ ингээ хэрвээ шалтгааныг багш мэдээвэл дараа нь дэрийн эцэг ихтэй ингээ ярилцаад ч юм уу. Тэгээд ингээ дараачийн таслалтыг бас багасгах боломжтой байх гэж би харж байгаа. За. Тэгэхээр Бруклин багш анханасаа ийм хүүхдүүдтэй айгүй гоё харилцаатай, хүүхдтэй хариг татсан багш байсан уу? Яваандаа ингэж одоо би босон зүйл үү? Үгүй шүү дээ. Анханасаа бол хүүхдүүдтэй харилцаад айгүй асуудалтай байдаг гэсэн. Одоо хамгийн анх бол уусаа сургуульд ажилладаг гэсэн. Том хүүхдүүдтэй 11, 12 дугаар ангийн хүүхдүүдтэй, 5, 6 дугаар ангийн хүүхдүүдтэй ингэж харилцаад айгүй асуудал үүсээд байдаг гэсэн. За одоо яг нэг жишээ ярих юм бол 8 дугаар ангийн нэг хитэн банднэр гэсэн. Би ерөөсөө харилцаж чаддгүй байсан. Одоо ингээд сургуулиудад бол англи хэл бол группээр хуваагдаж ордог байсан шүү дээ. Уг нь бол ингээд 15 6 хүүхэдтэй. Гэтэ ерөөсөө л тэр нэг банднартай ерөөсөө уулзраа олддгүй байсан. Тэгэл дахиад 12 дугаар ангийнхантай харилцахаар ерөөсөө миний үгэнд ордгоо. За хүүхдүүдээ сорил авна шүү өнөөдөр гэхээр таслал алга болчдөг. Тэгээд сорилтоо шүү хүүхдүүдээ ирээч гэхээр ерөөсөө ирдгүү ч юм уу. Тэг ингээ араасаа айгүйх явуулаад тэгэл хүүхдүүдээ ингээ харилцаад айгүйх асуудал үүсээд гэсэн зарим нь зөрчилдөөн байсан гэсэн үг үү тий? Тийм зөрчилтэй айгүйх байгаад байдаг. Одоо 5 надад бол 5 дугаар ангийнх их хөөрхөн санагдаад байдаг гэсэн. 5 дугаар ангийнх дөнгөж анхудаа англи хэл үзэж байгаа. Тэгээ угсаа бэстэл хамгийн жоох хамгийн бага үед тий. 5 дугаар ангийнх надад айгүйх хөөрхөн санагдаад байдаг гэсэн. Тэгэл 6 дугаар ангийнх ингээл дахиад 7 8 дугаар ангийнх бол ингээ англиас нь ч уйдцсан байдаг ч юм уу. Эсвэл ингээл намайг орж ирэхээр ёо гэдэг шүү. Яг нь. Тэгдэг байсан. Тэгээд яагаад ингээ хүүхдүүдтэй харилцаад аягүй их асуудал байгаад байна гэдэг үсэн чи тэр бол зурчлах дутдаг байсан юм болов уу гэж байна. Арга 100. Тийм арга 100, туршлага арга 100 дутаад ингээ хүүхдүүдтэй жоохон харилцаад жоохон асуудал үүсээд байдаг гэсэн. Тэгээд л стал нөгөө манай грэвсэтийн сургагч гэх нар хэлдэг шүү дээ. Хүүхэд бол хүүхэд шүү дээ гэж хэлдэг. Одоо л яг тэр санаанд орж хүүхэд бол хүүхэд шүү дээ. Тэр үед бол том хүүхдүүдтэй ингэж харцсан, бага хүүхдүүдтэй ингэж харцсан марцсан. Мэдээж том жижиг хүүхдүүдийн хооронд ялгаа бол байгаа. 12 дугаар ангийн 18 настай хүүхдүүдтэй бол нэг 5 дугаар ангийн хүүхдтэй харьцаж байгаа юм шиг мэдээж бол бид нар харьцаж болохгүй шүү дээ. Тэгэхээр бол энэ наснаар бол ингэж харилцах хэрэгтэй байна гэсэн тэр арга 100 туршлагаа ингэж багаагаар ингээ хоримтлуулаа яваад байт юм байна. За маш их баярлалаа. Би бас их олон зүйл сурч авлаа. Хүүхдүүдээ бас нэг юм хөөрхөн жижигхэн зүйлсээр ярилцах хэрэгтэй байт юм байна. Тэрийг бол маш их сайн ойлгож авлаа. Тэгээд подкастын маань зочин болж орж ирсэн маш их баярлалаа. Баярлалаа. Одоо ч ингээ 12 сар эхэлж байгаа учраас ингээ одоо амар тогтолтой шүү. Би бас тийм байгаа шүү. 12 сар чинь хүүхдүүд бол ингээ бүр шинэ жил асуугаад байдаг. Ангиа чимэглээ, коридороо чимэглээ, шинэ жил хизээ болох юм, багшаа та яах юм ингээд хүүхдүүд аяг тэгээд өөсө хүүхдүүдийн тэр яг сэтгэл бас амар их тогтолж хөөрөөд байдаг. Тэгээ маргаашаас ингээд манай шинэ ном тараагдчих байгаа учраас бас амар гоё юм. Хөөрөл дүүрэн 12 сарыг эхлүүлж байна. Хөөрөл дүүрэн одоо ингээд маргааш бол ялангуяа 5 настай 4-т 5-та 6-та хүүхдүүд бол ингээд бүр шинэ ном авахаар бүр баярлалаа алга ташаад байдаг шүү. Йоо. Тэгээ том хүүхдүүд бол өмгийн асуугаад байдаг. Тэгээ би ч нөгөө завсрын өмгийг бас хэлж чадахгүй. Нэг ягаан purple, тэгтээ light purple гэдэг айгүйх. Эсвэл dark purple. Ингэж хүүхдүүдэд айгүйх. Яна би өвшөжлээ шүү дээ. За нэг тиймэрхүү. За. Урлагийн маань үдэж авч оролцсон маш их баярлалаа. Далаасаа тогшоо. Баярлалаа. Баярлалаа.